За, сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Орой минь дээ. Орой минь багшаа. Орой минь багшаа. Орой минь. За, манай энэ level 2 сургалтанд сууж байгаа хүүхдүүдээс бүр нэлээд олон хүүхдүүдээс химийн холбоо гэдэг хичээл заагаад өгөөч гэсэн мессеж ирлээ. Тэгээд багш нь одоо энэ химийн холбоо гэдэг хичээлийг бол тайлбарлах гэж байна. За, энэ бол бид нэр яг одоо үзэж байгаа сэдв органик химтэй бол тийм маш чухал холбоотой хичээл бол биш. Гэхдээ яг нь бүгдээрээ химийн холбооны талаар л судлах нэ. За, химийн холбоо гэдээ гарчиг тавьчих хүүхдүүдээ ер нь бол манай level 2-ын хичээлүүд дотор байгаа юм химийн холбоо гэдэг хичээл байна. За, химийн холбоо гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр за энэ дэр нэг юм натрий гэдэг элемент байна. За, энэ дээр болохоор натрийг усан дотор уусгаж байна. Усан дотор уусгасан чинь натрий ямар хуу байдалтай уусаж харагдана вэ? Шатаж. Харагдав. Тий шатаж байгаа байсан тийм ээ. Харагдахгүй байгаа хүмүүс мэдээсээ гарч агаад буцаад ороод ирэх юм шүү. Тэгвэл яг харагдана. За, шатхаас гадна бүр яаж ийн? За, багш нь дахиад энэ дээр ингээ гаргаадахъя. За, шатчин тий. Шатхаас гадна ингээ дээш нэг юм үсэргээд байгааз энийг одоо яаж ийн гэж хэлэх үү? Ихэс одоо харагдаж байна уу? Одоо харагдаж байна. Шатхаас гадна бүр ингээд тийш оч хаялж байгаа үстэй тийм ээ хүүхдүүд. Одоо хүмүүс чинь нөгөө усан дээр гал гаргах хэцүү гэдээ ярьдаг шүү дээ. Натрий бол усан дээр гал гаргаж урвалд ордог ийм химийн элемент юм байна. За, энэ бол ингээ манай натрий гэдэг элемент. За, энэ натрий болон хлор гэдэг элемент хоорондоо яаж химийн холбоо үүсгдэг юм бэ гэдэг талаар одоо бүгдээрээ үзэж байгаа юм шүү. Тэгэхээр натрий гэж бол саяны тэр элемент байна. Хлор гэдэг элемент нь болохоор энэ элемент. За, хлорыг ингээ зөөвөрлөж яваад санаандгүй усал гаргаад унагчлаа. За, энэ хлорын хий яадаг хий юм бэ гэхээр үнэрлсэн хүний амь насанд хүрэх аюултай ийм хий. За, эндээс харахад хүүхдүүдэд хлороор нь ямар хөө өнгийн хий харагдаж байна? Шар. Тийм шар ногоон өнгийн хий гэж үздэг байна шүү. Ерөнхийдөө сая шар харагдаж байна те. За, шар ногоон өнгийн хий юм байна. За, ингээ хлорын хийг бол ингээ дайны үед бол маш их хэрэгэлдэг байсан. За, ингээд энэ нэг цэрэг ингээд хлорын хийг үнэрлэлээ те. Эсрэг тал дайсны тал руу ингээ хлорын хийг үнэртүүлчихдэг байсан байх нь шүү дээ. За, тэгээ хлорын хийг үнэрлсэн хүмүүс бол яах нь вэ? За, одоо тэн дээр ингээд унтчихсан байгаа биз. Ерөнхийдөө яачихсан байна гэсэн үг юм бол за, хлорын хийг үнэрлсэн хүмүүс болохоор ингэдэг байна хүүхдүүдээ энэ амьсгалын замын эргэтэн тогтолцоон тэр чигтээ гэмтээд ерөнхийдөө үхэлд хүрэх аюултай. Тийм аюултай хий. Тэгэхээр яг нь дан хлорын хий буюу энэ шар ногоон хий бол нэлээд хортой ийм хий байх нэ. За, тэгэхээр натрий гэдэг бол ийм усан дээр гал гаргадаг металл элемент. За, манай level 1 сууж исэн хүүхдүүд бол бүгдээрээ санаж байгаа байх тийм ээ. Бүгдээрээ металл элементийг эрэгтэй хүүхдээр зүйрлдэг шүү дээ. Эрэгтэй хүүхд. За, тэгэхээр усан дээр гал гаргадаг ийм металл элемент юм байна манай натрий маань. За, хлор болохоор за багш нь ингээд AI-аар зурсан чинь яг харахгүй юм инээж байгаа хөвгт зурагдаад байгаа. Яг үүндээ бол хлор бас тийм сайхан те аюулгүй элемент бол биш. Хлорын хийг үнэрлэх юм бол яах вэ хүүхдүүдээ? Амь насанд. Тий, ер нь бол амь насанд аюултай ийм хий байх нь шүү дээ. За, ийм хий юм байна. За, тэгээд хүүхдүүдээ юм. За, натрий гэдэг элементийн шинж чанар бол энд байна те. Усан дээр гал гаргаж оч үсрэгнээ сая бүгдээрээ харсан шүү дээ. Устай урвалд ороо шүлт үүсгдэг. Шүлт гэдэг нь яг нь усан дуустдаг суур хүрх юм бол одоо хүний гар түлэгдэх эрсдэлтэй. За, тэгээд гараар хөрвөл хүний арсыг түлэх аюултай. За, ер нь бол аюултай ч шүд түлэнтэй. За, тэгээд металл элемент байна. Дуун болохгүй байна гинэ. Өмнөдөөсөө гарч байгаа буцаад ороод ирэх юм шүү. За, дараагийн хлор гэдэг элемент нь болохоор дэлхийн 1-р дайны үед химийн зэвсэг болгоно ашиглаж байсан. За, яаж химийн зэвсэг болгож ашиглаж исэн мөлөө хүүхдүүдээ сая яг яаж химийн зэвсэг болгож ашиглаж байгаагийн бүгдээрээ видеогоор харсан шүү дээ. Яаж илаа? Амьсгалын эрхтэн. Тийм. Дан хлороор бөмбөгдөө тэгээд тэр хий нь болохоор дайсны тал дайсны талынхаа үнэрлээ тэгээд өхөн. Тийм аюултай тий дэлхийн 1-р дайны үед болохоор яг саяных шиг тийш хэрглэж байсан юм байна. За, тэгээ маш өндөр концентрацтай байх юм бол яах нь амьсгалын замыг цочроогоод уушгийг гэмтээгээд ер нь бол хүнийг өхөлд хүргэх аюултай. Гэхдээ химийн бодис хүүхдүүдээ өндөр концентрацтай байна уу, шингэрүүлсэн байна уу гэдэг нь бас чухал.
За тэгээ металл биш элемент. За тэгээд энэ манай натрий гэдэг элемент, хлор гэдэг элемент хоёр чинь нийлээд натрийн хлорид гэдэг ийм нэгдлийг үүсгэж байна тий. За натрийн хлоридыг бол бид нар өдөр болгон идэж хэрэглэдэг тийм үстэй тий. Өглөө усад натрийн хлоридыг идэж гин, өдөрт идэж гин, оройж идэж гин тий. Бараг бидний идэж байгаа бүх юмд натрийн хлорид орж ирсэн байдаг аа. За энэ натрийн хлорид гэж юу юм бэ? Хоолны давс. Хоолны давс. За тийм. Хоолны давсыг бүрдүүлж байгаа натрий гэдэг элемент болон хлор гэдэг элементийн шинж чанарын талаар бол ерөнхийдөө бүгдээрээ ингээд судлаа. За энэ хүүхдүүд дэвтэр дээрээ бичээд тэмдэглээд авчих уу. Одоо ингээд ярилцаад өнгөрч үрчэн бас тодорхой хугацааны дараа мартна шүү дээ. За тэгэхээр яг нь натригийн шинж чанар, хлорын шинж чанарын талаар дэвтэр дээрээ товчхон бичээд тэмдэглээд авчих юм шүү. За ерөөсөө ингээд эхлээ бүгдээрээ ярилцчихаа дараа нь тэмдэглэж авъя. Танарт ямар санагдаж байна? Тийх үү? Тэгв. За тий. За тэгээ хүүхдүүдээ хоолны давс бол те бидний одоо хамгийн сайн мэддэг химийн томьёо шүү дээ тийм ээ натрийн хлорид. За тэгэхээр одоо натрийн хлорид маань яасан бэ гэхээр атомуудыг тогтоон барьж байдаг таталцлын хүчийг бол химийн холбоо гинэ. Өөрөөр хэлбэл энэ натрий гэдэг элемент, хлор гэдэг элемент хоёрыг одоо хооронд нь ингээд нийлүүлээд тогтоон барьж байдаг тэр хүчийг бол химийн холбоо гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл манай натрий гэдэг элемент, хлор гэдэг элемент хоёр чинь хоорондоо химийн холбоогоор холбогдоод натрийн хлорид гэдэг ийм нэгдлийг бий болгодог юм байна шүү дээ. За тэгээд хүүхдүүд минь ингэдэг штэ. Хоолны давсыг үнэрлээд тийм ээ. Одоо хлорихийг үнэрлэх юм бол хордё штэ. Хоолны давс үнэрлээд хордоод ч юм уу те ямар нэгэн байдлаар муудаад унж байгаа хүнийг харж ирсэн үү? Үгүй те. За хоолны давсыг усанд хийнгүүт те яг натрий шиг ингээл усан дээр гал гаргаал те оч үсэргээл хүний одоо гар хөл төлөх эрсдэлтэй тийм юм байдаг үлээ. Үгүй. Тэгэхээр яг нь тухайн анхны химийн элемент ямар байсан нь бол бас тийм онцгой чухал биш юм байна. Энэ хоёр химийн элемент чинь ямар химийн холбоогоор холбогдсон юм бэ гэдэг нь бол маш чухал байдаг. За тэгээд хоёр химийн элемент нэгэнт химийн холбоогоор холбогдчихсон бол буцаад тийм амархан салахгүй. Зүгээр ингээд тасалгааны температурт энэ хоёрыг бол ингээд яагаад ч салгаж чадахгүй. Харин электролиз гэдэг тусгай аргаар салгадаг. Одоо тусгай тийм багаж хэрэглээд яг нь салгаж болдог. Өөрөөр хэлбэл гэрт ингээд натрийн хлорид гэж хоолны давс байжсэн чинь те тэр чинь одоо ингээд жоохон байж байгаа л өөрөө салгаал те хлор гэдэг хий болоод натрий гэдэг металл болоод хувираад ах юм бол энэ аюултай өстэй тийм ээ. Тэртээ сайхан давс тавьчаа явсан чи яах вэ? Жохон байж байгаад нөгөө натрий хлор хоёр маань хоорондоо салгаад те натрий гэдэг элемент үүсгээд хлор гэдэг элемент үүсгэх юм бол тийм ээ гэрт одоо ямар аюултай юм болох вэ? Тэгэхээр бодит амьдрал дээр нь хоолны давс тэгж натрий болон хлор болж дан химийн элементүүдийнхаа үүсгэх юм болов та нар юу гэж бодож байна? Үгүй үүсэхгүй те натрийн хлорид бол ингээ маш бат бих хоорондоо холбогдчихсон. Хоорондоо энэ хоёр химийн элемент хоорондоо холбогдчихсон байж л хоолны давс гэдэг зүйл бол байна шүү дээ. За мөнх дэлгэрт одоо сонсогдож байна уу? За хүүхдүүдээ сонсогдохгүй байх юм бол митээсээ гарчгаад ороод ирэх юм шүү. За сонсогдохгүй байгаа болохоор сонсож чадахгүй байгаахаа багш коммент дээр бичиж митээсээ гараад ороод ирэх. За биччихлээ. За ийм юм байна. За тэр хүүхдүүдийн химийн холбоо гэдэг бол маш чухал зүйл ээ, тийм ээ. Тэгээд ерөөсөө тэгж амархан салдаггүй. Электролиз гэдэг аргаар бол салдаг аа. За тэгээ яах нь атомуудыг хооронд нь тогтоогоод ингээд нэгтгээд барьж байгаа энэ хүчийг бол химийн холбоо гинэ. Өндөр хүчлийг гэж бичсэн ба шүү дээ. За засчихын хүүхдүүдийн чи одоо хүчийг гэдэг үг байх ёстой шүү. За дуучлаарай. Эндэр тэ хүчийг зя. Эндээс хүүхдүүд минь ганц өгүүлбэр тэмдэглээд авчих. Атомуудыг тогтоон барьж байдаг таталцлын хүчийг химийн холбоо гинэ. Энэ бол маш чухал байгааз атомууд яхи буцаад ингээд дан химийн элемент болоод салчих юм бол ямар аюултай вэ те. Тэгэхээр яг нь энэ хоёр элементийг бол маш сайн тогтоон барьж байх хэрэгтэй. Тэр хооронд нь тогтоон бариад тиймээс салгахгүйгээр нэгтгээд байгаа тэр хүчийг нь болохоор химийн холбоо гэж нэрлэдэг юм байна. За тэгээд уйлах хүснэгтээр байгаа элементүүд бол хоорондоо холбогддог. За инерт элементүүдээс бусд нь бол хоорондоо холбогддог. Холбогдохдоо өөрийн онцлог бүхий химийн холбоог үүсгэдэг. За яг ямар химийн холбоог үүсгэдгийг одоо бүгдээрээ та нар энэ хэсгийг бичиж авсны дараагаар судлаа.
За тэгээ хүүхдүүдээ одоо ингээд натрий болон холуур гэдэг хоёр химийн элемент маань тийм ээ. Ер нь химийн элементүүд хоорондоо нэг юм тодорхой таталцлын хүчээр холбогдож идэг болж таарж байгааз. За энэ хүчийг нь бол химийн холбоо гэж хэлдэг. За химийн холбоо дотроо бол олон төрөл байдаг аа. За ионы холбоо, ковалент холбоо, металлын холбоо, ус төрөгчийн холбоо, донор акцептор холбоо гэдэг ийм олон төрлийн химийн холбоо байна аа. За хүүхдүүдийн холбоонуудынхаа нэрийг нь дэвтэр дээрээ тэмдэглээд авчих. За тэгээд дараагийн хэсэгт бүгдээрээ энэ химийн холбоонуудыг хэрхэн яаж ангилах вэ гэдэг талаар судлах болно. Химийн холбоог үүсгэх механизмаар нь ингэж ангилдаг гэд хүүхдүүд минь дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд авчих юм шүү. За энэ хэсгийгаа бичиж тэмдэглэж авсны дараагаар одоо энэ дээр байгаа натрий гэдэг элементийн шинж чанар болон холуур гэдэг элементийн шинж чанарыг бичиж тэмдэглэж авах нэ. За багш нь рекордоо бол энэ дээр зогсоочхой. Гэхдээ хүүхдүүдтэй бол бичиж тэмдэглэх цаг зөндөө гарганаа. За хүүхдүүд одоо бүгдээр болохоор холбоонуудын ялгааны талаар үзэх гэж байна. За одоо бүгдээр ингээ нэг сургуулийн хүүхдүүд байна гэж төсөөлцгөөе. За тэгээ сургууль юм чинь мэдээж яах нь хүүхдүүд байж таарна штэ. За энэ дээр болохоор ингээд тэр сургуульд бол юм эрэгтэй хүүхдүүд байдığım байна те. Зарим хүүхдүүд нь бол ингээ өвсөө ургуулчихсан, зарим хүүхдүүд нь болохоор багш нь энэ дээр арай л мохол урчлаа. Гой зурья. Та нар гой зураараа хүүхдүүдээ багшаагаа дуурайгаа шууд хамт зураад явчих юм шүү. За тухайн сургуулийн нэг эрэгтэй хүүхэд өөр нэг эмэгтэй хүүхэдтэй ингээд найзууд байж болно. Ер нь ингээд тухайн ангийн хүүхдүүд бүгдээрээ хоорондоо найзууд байна штэ те. За ингээд нэг металл химийн элемент, металл биш химийн элемент хоёр хоорондоо найзууд байлаа гэж бодъё. За ийм байх юм бол ионы холбоо. За тэгэхээр яг нь металл биш хоёр хоорондоо нэгдсэн байх юм бол ионы холбоо юм байна шүү дээ. За тэгсэн чинь тухайн ангид байгаа октоудаас хоорондоо найзууд ээж болно доо тий. За ингээд энд нэг юм эмэгтэй хүүхэд байлаа. За ер нь бол ингээд нэг металл биш элемент гэсэн үг шүү дээ. За нэг юм металл биш элемент. За жишээ нь одоо хөхөрч юм уу тийм ээ. За энэ дээр тэгсэн чинь өөр бас нэг металл биш элемент байлаа. За үс нь юм богинох нь байлаа гэж бодъё. За байж байгаарай. Бүгшин жоохон гой зураад хий. Зураг жоохон муухай зурагдаад байна шүү. Та нар бол дэвтэр дээр гой зураараа хүүхдүүдээ. За өөр нэг юм металл биш элементтэй хоёр эмэгтэй хүүхэд бол хоорондоо найзууд ээж бас болно шүү дээ тий. Хоёр металл биш элемент. За жишээ нь энэ хүчил төрөгч юм уу. Хоёр металл биш элемент хоорондоо найзууд байлаа. За тэгэх юм бол ковалентийн туйлтай холбоо. Энэ ковалентийн туйлтай холбоо гэдэг ийм холбоо байна. За тэгсэн чинь энэ ангид байна шүү дээ тий. Хоёр ихэр хүүхэд бас байд юм байна л да. За одоо жишээ манай холуурч юм уу тийм ээ. За нэг юм хүүхэд байд юм байна. За энэ ингээд холуур гэдэг хүүхэд. За тэгсэн чинь холуур маань ингээд ихэр юм байна. За ихэр. Өөрөөр хэлбэл энэ хоёр металл биш харахад царайны хувьд ямар гэсэн үг хүүхдүүдэд адилхан уу өөр үү? Адилхан. Адилхан тий. Яг зөв юм хоёр адилхан металл биш ийм элементүүд байх юм бол за ихэвчлэн шүү энэ дээр ихэвчлэн гэдэг үг бичиж өгөх хэрэгтэй. Бас бүгдээрээ биш те ихэвчлэн хоёр адилхан металл биш байх юм бол ковалентийн туйлгүй холбоо гэж хэлж байгаа юм. Ковалентийн туйлгүй холбоо. За ингээд зурчих юм бол хүүхдүүдэд барыг ямар холбоогоор холбогдсныг нь ойлгоход гайгүй амархан болоод ирж байгаа байхаа гэж бодож байна. За ковалентийн туйлтай холбоо. Хоёр өөр металл биш элемент хоорондоо холбогдсон. Ус дөрвч металл биш, хүчил дөрвчтэй нэгдлээ, тийм ээ. Хөхөр металл биш, хүчил дөрвчтэй нэгдлээ. Ус дөрвч металл биш, холоортой нэгдлээ. Аль аль нэг металл биш элементүүд байгаа. За өөр ямар металл биш элемент байж болох уу? За ус дөрвч маань боромтой нэгдлээ ч юм уу, тийм ингээд хоёр металл биш гэхдээ хоёр өөр металл биш элемент хоорондоо нэгдчихсэн байх юм бол ковалентийн туйлтай холбоо. За хоёр ижилхэн металл биш. Ингэхдээ ихэвчлэн байдгийг шүү хүүхдүүдээ. Хоёр ижилхэн металл биш гэхэр чинь хоёр ижилхэн металл биш холбогдсон хэдэн тохиолдол байдаг вүлээ? Хүүхдүүд минь.
7 тохиолдол байдаг тийм ээ. За 7 тохиолдол байдаг. За энэ 7. За ингээд яг нь хоёр ижилхэн металл бишүүд хоорондоо нэгдчихсэн байх юм бол энэ бол ковалентийн туйлгүй холбоо болж таарах нэ. За тэгсэн чинь тухайн ангид байгаа эрэгтэй хүүхдүүд хоорондоо найз байж болох юм уу? Багшийн одоо тийм нэг хүүхдийг ингээ алт гэж нэрлэдэг те. Нөгөө хүүхдийг нь болохоор мөнгө гэж нэрлэдэг. За одоо их алтан дуулга мөнгөн баяр хоёр ч юм уу те хоорондоо найз байж болох уу? За энэ элемент ингээ металл, нөгөө элемент нь ч гэсэн металл. Хоёр элемент металл ч гэсэн хоорондоо найзууд байж байгаа шүү дээ тий сургууль дээр. За ийм байх юм бол металлын холбоо. Жишээ нь одоо алт мөнгө хоёрыг нийлүүлээд хайлуулчих юм бол яах нь металлын холбоо байх нь шүү дээ. За гэхдээ хүүхдүүдээ энэ бол ингээ бас 100% найдвартай арга биш ээ тий. Одоо ингээ металл биштэй нэгдсэн л ионы холбоо. Хоёр адилхан металл биш байх юм бол ковалентийн туйлгүй холбоог нь бусад ковалентийн туйлгүй холбоо гэж байхгүй ч юм уу тий. Тим дүрэн болохгүй. За ерөнхийд нь бол ингээд яг нь таамаглаад тодорхойлж болдог. За металлын холбоо жишээ нь алт мөнгө хоёрын хальш. За хальш. За дараагийнх нь болохоор зис цайр хоёрын хальш шиг ч нь одоо гуйл гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Зис цайр хоёрын хальш. За ийм байх юм бол металлын холбоо байж болно. Аль эсвэл дан металл байх юм бол бас металлын холбоо байж болно. Дан металл. За дан металл хэр чи одоо юу гэсэн ямар металлууд байж болох юм те? Алт гэдэг металл байж болно. Мөнгө гэдэг металл байж болно. Зис төмөр гэл зөндөө металлууд байж болно шүү дээ те. Зис төмөр цайр гэх мэт зөндөө олон металлуудыг цагаан алт гэх мэт тийм ээ маш олон металлуудыг бид нэр амьдрал дээр хэрэглэдэг. За тэр металлууд маань бол металлын холбоогоор холбогдсон байд юм байна. За тэгэхээр ионы холбоо хэрэг металл биш хоёр натрийн хлорид ч юм уу тий сая үтсэн шүү дээ. Натрий гэдэг элемент чинь бол металл, хлор нь болохоор металл биш гээд. За иймэрхүү маягаар. За одоо ингээ хүмүүс эмч төвчүүд үзүүлээл эмч за та нэг тиймэрхүү л онштой юм шиг байна да. Гэхдээ одоо ингээ шинжилгээ аваад оншийг тодруулнаа гэж хэлдэг штэ тий. За одоо яг энэ металл биштэй холбогдохоор ионы холбоотой байж магадгүй гэдэг нь яг нь одоо яг за нэг ийм байх магадлалтай юм байна да гэж байгаа тэр хэсэг нь гэсэн үг. За одоо ингээ цаашаа нөгөө тий өвчтнийг одоо одоо эмчтэр ирсэн хүнийг ингээд шинжилгээ аваад одоо яг ямар өвчин тусныг ингээ баталгаажуулдаг шээ тийм ээ эсвэл эрүүл байгаа эсхийг нь яг тэрэн шиг яах нь одоо харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү гэдэг зүйлийг бол бодож олдог. За тэгээд тэр нь хэд байгаагаас хамааруулаад яг ямар холбоотой юм бэ гэдгийг нь баталгаажуулнаа. Ерөнхийдөө шинжилгээ хийж байна гэсэн үг. Харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү. Харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү гэдэг зүйл байдаг. Сүрэг чанарын зөрүү. За тэгэхээр харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүүг нь бол ингээ олж тодорхойлох хэрэгтэй юм байна. За яаж олж тодорхойлдгийг багш нь одоо энэний дараа тайлбарлаж өгнө. За харьцангуй цахилгаан сүрэг чанар гэдэг зүйлийг болохоор байна шүү дээ тийм ээ. Хаппа гэдэг үсгээр тэмдэглэдэг. Хаппа энэ болохоор хаппа гэдэг үсэг. За харьцангуй цахилгаан сүрэг чанарыг илэрхийлж байгаа ийм үсэг шүү. За тэгээд урталт нь дельта гэдэг үг тавилаа. Үг гинэ. Тэмдэг тавилаа. Дельта гэдэг чинь хүүхдүүдээ юу илэрхийлдэг юм бэ? Дельта. Математик дээр ч гэсэн, физик дээр ч гэсэн зөндөө орж ирдэг. Яг зөрүү те. Зөрүү. Дельта хаппа болчоор юуны зөрүү болж тарах гэдэг вэ? Харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү. Яг зөв харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү те. За энэ харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү нэ штэ те. 1.5-аас их байх юм бол нэг тоо гарч ирд юм биш те. Тэр тоо 1.5-аас их байх юм бол баталгаатай ионы холбоо. Одоо яхаа эмчнэр ингээ шинжилгээ аваад шинжилгээнийхаа дүнг ингээ уншаад тэгээд яг ийм байх юм бол та яг ийм л онцтой байх юм байна гэд хэлдэг штэ те. Эхлээд ийм магадлалтай юм байна гэж түүнийг шинжилгээгээр баталгаажуулдаг да. Яг тэр шиг эхлээд бүгдээрээ металл биш хоёр холбогдчихсан байх юм бол ионы холбоотой байж магадгүй гэж дүгнэлт хийн те. За тэгээд харьцангуй цахилгаан сүрэг чанар буюу дельта хапагийн зөрүүг ингээ бодох нь штэ. Тэгээд 1.5-аас их тоо гарчих юм бол баталгаатай ионы холбоо.
За яаж тэр 1.5-ыг гаргад юм бэ гэдгийг утгагүй тайлбарлана. Ямар ч байсан 1.5-аас их байх юм бол яах нь ионы холбоотой. За тэгсэн чинь 1.5-аас бага байвал яах юм бэ те? Дельта хаппа нь болохоор 1.5-аас бага. Гэхдээ 0-оос бол их. 1.5-аас бол бага, 0-оос бол их. За ингээд тавьчихлаа чинь ер нь бол ингээд ийм байх юм бол тэгээ 0-оос их 1.5-аас бага байх юм бол энэ бол ковалентийн туйлтай холбоо гэж үздэг. Ковалентийн туйлтай холбоо. За ерөнхийдөө ингээд бичээд авсан номхон байдаг дөө хүмүүстэй 1.5-аас бага тий 1.5-аас их байх юм бол ионы холбоо 1.5-аас бага байх юм бол ковалентийн туйлтай холбоо. За ингээд 1.5-аас их юм уу бага юм уу гэдэг нь бол нэлийн чухал байгаа биз. За тэгэд 0-той ер нь жоох ойролцоо тоо гараад ирлээ шүү те. Дельта хаппа нь ингээд 0-той нэлийн ойролцоо тоо гараад ирлээ. За ийм байх юм бол ковалентийн туйлгүй холбоо гэж хэлнэ. За тэгэхээр энэ дельта хаппаг болохоор юун дээр хэрэгэлдэм бэ гэхээр ковалентийн туйлтай холбоо, ковалентийн туйлгүй холбоо, ионы холбоог таньж тодорхойлоход бол хэрэгэлдэг ээ. За ийм дельта хаппа гэдэг ойлголт бол гарч ирдэг. Бүгдээрээ үргэлжлүүлээд дельта хаппагийн талаар бол үзнэ. Металлын холбоо бол амархан. Металлын холбоог бол баталгаажуулах хэрэггүй. Зүгээр хоёр металлыг хооронд нь нийлүүлээд хайлш болгочихсон байх юм бол одоо энэ дээр тийм ээ хайлш гэдэг үг ороод ирсэн байх юм бол тэгээ шууд металлын холбоо гэсэн үг. За эсвэл зүгээр дан металл байх юм бол тэг юугаарч баталгаажуулах хэрэггүй те шууд металлын холбоо гэсэн үг байх нь. За ингэж таньж тодорхойлдог. За ус төрөгчийн холбоо болон донор акцепторын холбоог бол дараагийн ангиудад бол үздэг ээ. За одоо ч бүгдээрээ 9-р ангийн төвшөнд үзээд байгаа шүү дээ тий. 9-р ангийн төвшөнд болохоор ионы холбоо, ковалентийн туйлтай болон туйлгүй холбоо. За тэгээд металлын холбооны талаар бол нэлээд дэлгэрүүлж үздэг. За тэгээд энэ холбоонуудынхаа талаар сайн ойлгосны дараа бүгдээрээ ус төрөгчийн холбоо болон нөгөө донор акцепторын холбооныхаа талаар бол үзэх болно. За тэгэхээр хүүхдүүд ямар ч байсан одоохондоо энэ хэсгийг тэмдэглээд авчих. За тэгээд одоо энэ дээр гарч ирээд байгаа энэ харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү гэдэг юм их тийм ээ хэрхэн яаж тодорхойлдог юм бэ гэдгийг утгагүй бүгдээрээ үзнэ. Та нарыг тэмдэглэж авсны дараагаар үргэлжлүүлээд үзэх болно. Ер нь бол ингээд яг тийм холбоотой баталгаатай мэдхэд яах нь хамгийн хэрэгтэй зүйл бол энэ харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү дельта хаппа гэдэг ойлголт. За багш нь энэ дээр ингээд бичиж дельта хаппа. За энэ ойлголт шүү хамгийн чухал нь. За тэгэхээр хүүхдүүд минь ерөнхийдөө одоо биднэрт бол ойлгомжгүй байгаа зүйл нь энэ дээр байгаа энэ дельта хаппа гэж яг юу юм бэ те харьцангуй цахилгаан сүрэг чанар гэж яг юу юм бэ гэдэг ойлголт гарч ирж байгаа. За энэ харьцангуй цахилгаан сүрэг чанарыг болохоороо энэ дээр байгаа энэ хаппа гэдэг ийм үсгээр бол тэмдэглэж байна. За тэгээд олон улсад болохоор electronegativity гэж хэлдэг байна шүү дээ. Одоо та нар ингээд Google-с харьцангуй цахилгаан сүрэг чанарыг хурдан гаргаж ирье гэх юм бол electronegativity гэж бичих юм бол яах нь яг ийм хүснэгт гарч ирнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр бол зөвхөн тухайн элементийн харьцангуй цахилгаан сүрэг чанарыг нь харуулсан ийм хүснэгт байна. За энэ дээр хамгийн өндөр харьцангуй цахилгаан сүрэг чанартай элементийг фотор гэж хэлдэг. Фоторын харьцангуй цахилгаан сүрэг чанар хэд байна? Фоторын харьцангуй цахилгаан сүрэг чанар 4.1 Тийм. Яг 4 гэсэн үг байна шүү дээ, 4. За, хамгийн бага цахилгаан сүрэг чанартай элемент бол энэ элемент Франц гэдэг элемент. Хэд байна? 0.7. 0.7. За тэгэхээр хүүхдүүдээ энэ бүх харьцангуй цахилгаан сүрэг чанарыг цээжилж тогтооно гэдэг бол тийм амар биш те. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүүхдүүд ерөнхийдөө харьцангуй цахилгаан сүрэг чанар хаашаа явбал ихсдийн хаашаа явбал багасдийн гэдгийг бол мэддэг байхад болчихноо. За ийм. За харьцангуй цахилгаан сүрэг чанар гэдэг бол электроныг өөртөө татах чадварыг хэлдэг. Хоёр химийн элемент хоорондоо холбогдсон шүү дээ, тий? Хоорондоо холбогдохдоо хэн нь илүү их электроныг татж ийн түүнийг харьцангуй цахилгаан сүрэг чанар ихтэй гэж хэлдэг.
Тэгэхээр хоёр химийн элемент хоорондоо холбогдоход яригддаг ийм ойлголт байгаа даа. За тийм болохоор энэ инерт элементүүд бол харьцангуй цахилгаан сүрэг чанар байхгүй. Яагаад инерт элемент харьцангуй цахилгаан сүрэг чанаргүй болчих вэ? Гадаан давхраанда бүрэн электронтой 8 электрон. Яг зөв тийм те. Тийм учраас бусад химийн элементтэй холбогдохгүй. Бусад химийн элементтэй холбогдохгүй учраас электроныг өөртөө сайн татах уу эсвэл те нөгөө электрондоо электроныг өгөх үү гэдэг бол инерт элементэд хамаагүй байна шүү дээ. За, фотор гэдэг элемент бол хамгийн өндөр харьцангуй цахилгаан сүрэг чанартай. Энэ харьцангуй цахилгаан сүрэг чанар ийм дөрвөн үсгээр тэмдэглэжтэй юм шүү хөөхдөө те. Өгнүүдийнхэн дандаа эхний үсэг нь байгаа даа. За, фотор бол харьцангуй цахилгаан сүрэг чанар их те. Фотор гэдэг элемент бол харьцангуй цахилгаан сүрэг чанар их. За яагаад фотор харьцангуй цахилгаан сүрэг чанар их юм бэ гэхээр байна шүү дээ. Урдаасаа хойшлох тутам фотор руу явах тутам гэсэн үг те. За үеийн дагуу гэсэн урдаасаа хойшлох тусам бүлгийн дагуу доороосоо дээшлэх тутам харьцангуй цахилгаан сүрэг чанар бол их байдаг аа. Яг эсвэргээрээ за бүлгийн дагуу дээрээсээ доошлох тутам үеийн дагуу хойноосоо урагшлах тутам харьцангуй цахилгаан сүрэг чанар бол бага байдаг юм аа. Жишээ нь яг нь хамгийн бага харьцангуй цахилгаан сүрэг чанартай элемент бол энэ Франци байх нь шүү дээ. За энэ дэр харьцангуй цахилгаан сүрэг чанар бага. За нэг юм зүй тогтолтой байгааз хаашаа ихсэж хаашаа багасж байгаа нь бол ерөнхийд нь бол харагддаг байна. За ийм байдаг. За энэ хэсгийг хүүхдүүд нь дэвтэр дээрээ бичиж тэмдэглээд авчих юм шүү. За тэгээд фотор гэдэг элементийн харьцангуй цахилгаан сүрэг чанар бол ер нь нэг дөрвөн орчинд байгаа шүү дээ, тий. Франци гэдэг элементийн харьцангуй цахилгаан сүрэг чанар нь 0.7 орчинд байгаад байдаг. За харьцангуй цахилгаан сүрэг чанар гэдэг энэ ойлголтыг ерөнхийдөө 0-4-ийн хооронд байдаг гэж үздэг. За 0 байх юм бол инерт элемент гэсэн үг тий. Инерт элементийн харьцангуй цахилгаан сүрэг чанар нь 0 байдаг. За тэгээ хамгийн их харьцангуй цахилгаан сүрэг чанартай элемент фотор болохоор 4. Ингээд харьцангуй цахилгаан сүрэг чанар бол 0-4-ийн хооронд байд юм байна. 0 байх юм бол инерт, харин 4 байх юм бол фотор юм байна гэсэн үг. За хүүхдүүд минь энэ хэсгийг бас сайхан тэмдэглэж аваад гар өргөх туршлуур дээрээ дараа дэвчих нэ. За харьцангуй цахилгаан сүрэг чанарыг бол цээжил тогтоох шаардлага байдаггүй. Ерөнхийдөө яг нь энэ зүй тогтлыг мэдж яхад бол болчихдог. За тэгэхээр энэ харьцангуй цахилгаан сүрэг чанар гэдэг энэ тоо болохоороо ингээд яг нь цаанаасаа ингээд өгөгдчихсэн байдаг юм байна те. Зарим үеийн системүүд дээр бол байж идэг. Хэрвээ тухайн хүүхдийн үеийн систем дээр байхгүй байх юм бол энэ дээр харагдаж байгаа энэ electronegativity гэдэг энэ үгийг болохоор бичээд сурч ийх юм бол яах нь ингээ харьцангуй цахилгаан сүрэг чанар нь бол гараад ирнэ. За тэгээ харьцангуй цахилгаан сүрэг чанар гараад ирэнгүүт нь одоо жишээ нь H2S гэдэг энэ бодисын цахилгаан сүрэг чанарын зөрүүг нь ингээ бодож үзье л та. За тэгсэн чинь энэ дээр S гэдэг элементийн цахилгаан сүрэг чанар нь хэд гэж ийм нөхдөдөө багш нь тэр бөөр хэлчихлөө. 2.5. 2.5. Ус төрөгчийн нь хэд гэж байна? 2.1. 2.1. За тэгээ хосаад ингээд зөрүүг нь гаргаад ирлээ 0.4. За 0.4 гэдэг чинь хүүхдүүдээ ямар химийн холбоотой гэсэн үг юм бэ? Ямар химийн холбоотой? За ингээд дельта хаппа буюу цахилгаан сүрэг чанарын зөрүү нь 1.5-аас их байх юм бол ямар холбоотой вэ? Ионы холбоо. Ионы холбоотой. 1.5-аас бага байвал ямар холбоотой вэ? Ковалентийн төлтэй холбоо. Зөв. Ковалентийн төлтэй холбоо тий. За журам багшин дийлэгц. За тэгсэн ч хүүхдүүд энэ дельта хаппаны шүү дээ тийм ээ. Ковалентийн төлтэй тий. Төлтэй.
За тэгтэй ойрхон тоо гараад ирлээ. Тэгээ бараг л орчим маш бага тоо гараад ирлээ. Тэгвэл ямар холбоо вэ? Төлөв холбоо. Ковалентийн төлгөө холбоо гэдэг. За нэг иймэрхүү маягаар бол яах нь мэдэж болдог байна. За энэ бол ингээ химийн холбоо гэдэг хичээлтэй холбоотой анхан шатны ойлголтууд байгаа. За энэ хэсгийг сайн ойлгоод авчих юм бол химийн холбоог цааш нь гүнзгийрүүл судалгаад бол бас гайгүй. За тэгэхээр хүмүүс энэ дээр нэг анхаарах зүйл байдаг шүү. Одоо энэ дээр H гэдэг элемент 2 ширхэг байгаагаас H2. Гэхдээ яах нь энэ дээр ингээ 2-ын тоог нь ерөөсөө оролцуулаагүй те. Өөрөөр хэлбэл энэ 2.1-ийг 2-оор үрждэг ч юм уу тийм тохиолдол байхгүй. Зүгээр H гэдэг элемент S гэдэг элементтэй хоорондоо холбогдсон. За тэгэхээр H болон S2-ын энэ цахилгаан сүрэг чанарын зөрүү нь хэд юм бэ те? Энийг гаргаж ирж байгаа холбоог нь тодорхойлчихдаг байна. За тэгвэл бид бүхний өнөөдрийн хичээл дээр үзсэн хоолны давсны цахилгаан сүрэг чанарын зөрүүг бүгдээрээ тооцъё. За дельта хаппа те цахилгаан сүрэг чанарын зөрүү гэвэл зөрүү цахилгаан сүрэг чанар гэдэг. За тэгэхээр натригийн цахилгаан сүрэг чанар нь болон хлорын цахилгаан сүрэг чанар. За ерөнхийдөө ихээс нь багыг хасчихдаг. За ер нь бол металл биш элементүүд бол яах нь цахилгаан сүрэг чанар ихтэй. Металл биш болохоро харьцангуй цахилгаан сүрэг чанар бол их байдаг. Металл элементүүд болохоро харьцангуй цахилгаан сүрэг чанар бага байдаг. Одоо энэ харьцангуй цахилгаан сүрэг чанар гэдэг чинь электроныг өөртөө татах чадвар гэсэн шүү дээ тий. Харьцангуй цахилгаан сүрэг чанар бол электроныг өөртөө татах чадвар. Тэгэхээр металлууд электроныг илүү их өөртөө татдаг юм уу? Металл бишүүд электроныг илүү их өөртөө татдаг юм уу? Эндээс харах уу? Металл бишүүд. Металл бишүүдтэй. Яг тэгвэл харьцангуй цахилгаан сүрэг чанар ихтэй байна гэдэг чинь электроныг өөртөө татах чадвар ихтэй байна гэсэн үг. Тэгэхээр яг нь металл биш элементүүд бол электроныг өөртөө татах чадвар ихтэй, металл элементүүд бол багатай юм байна. Өөрөөр хэлбэл металлууд ер нь бол гадна давхрааныхаа электроныг өгдөг, металл бишүүд бол авдаг юм байна. За хлор гэдэг элементийн цахилгаан сүрэг чанар нь хэд вэ? Харьцангуй цахилгаан сүрэг чанар нь 3. Натригийн хэд юм бэ? 0.9. 0.9 зөрүү нь хэд байна? 3.0.9-ийн зөрүү нь 2.1. 2.1. За ямар холбоотой вэ? 2.1 гарчлаа. Ионы холбоотой тий. Дельта хаппа нь 1.5-аас их байх юм бол ионы холбоотой гэж байгаа. За ингээд ионы холбоотой юм байна гэд олчихдаг юм байна. За нэгдүгürt металл биш хоёр холбогдсон байх юм бол ионы холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна шүү дээ. За тэгээд таамаглаж байгаа цахилгаан сүрэг чанарын зөрүү нь 1.5-аас ихтэй гарчих юм бол баталгаатай ионы холбоотой тий. За ингээд тодорхойлдог байна. За энэ хэсгийгээ тэмдэглэж авчгаад хүүхдүүд минь энэ доор гэрийн даалгаврыг энэ дэр өгнө. За гэрийн даалгаврыг улбар шараар энэ доор тэмдэглэчихье. За гэрт. За энэ дээр ингээд тэмдэглэлээ. Харьцангуй яганаар бичигдчихсэн байна. Харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүүг тодорхойл. За энэ нэгдлүүд дээр харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүүг тодорхойлно. Тэгэхээр цахилгаан сүрэг чанар бол хэрэгтэй болонтэй хүүхдүүдээ. Энэ дээр нь харагдаж байгаа биз? Та нар одоо скриншот хийгээд авбал харагдахаар байна уу? Энэ цахилгаан сүрэг чанарууд. Одоо шинэ хамгийн ихний элемент нь кальций байна шүү дээ тий. Кальцийн цахилгаан сүрэг чанар нь 1. О-гийн болохоор 3.5 тий. Ингээд 3.52-ын зөрүү нь хэд ах вэ? 3.5-аас 1 хасгаар 2.5 тий 2.5. За ийм бодис болохоор хүүхдүүдээ ингээд харьцангуй цахилгаан сүрэг чанарын зөрүү нь ингээд бодоод үзэхээр 3.5-аас 1-ийг хасаад 2.5 гарч байгаа шүү дээ. Тэгэхээр ямар химийн холбоотой вэ? Ионы холбоотой. Ионы холбоотой. За тэгээ ионы холбоо гэдэг чинь ихэвчлэн металл биш хоёр хоорондоо холбогддог гэж байгаа шүү дээ. Энд металл биш хоёр хоорондоо холбогдсон байна уу? Аа. Кальций гэдэг чинь металл элемент мөн үү?
Хүчил төрөгч нь металл биш. Хим. Ингээд химийн холбоог тодорхойлчихдаг юм байна. За ямар ч үсэн өнөөдрийн хичээлээ бол энэ түргээд өндөрлүүлье. За тэгээ дараагийн хичээлүүд дээр багш нь бас энэ цахилгаан сүрэг чанартай холбоотой ганц нэг дасгал ажиллуулна. Тэр үед хүүхдүүд ингээ багшаасаа асууж тодруулах зүйлээ бүр сайн асууж тодруулаад авах юм шүү. Тэгээд хүүхдүүдэд бол энэ сурагчдын амралтаар цахилгаан сүрэг чанартай холбоотой гэрийн даалгавар их өгсөн байх шиг байгаа. Тэгэхээр хүүхдүүд тэр дасгалуудыгаа ажиллаж үзэж байгаад ойлгомжгүй зүйл гарч ирэх юм бол бас багшаасаа асууж болно шүү. За манай өнөөдрийн цахилгаан сүрэг чанар гэдэг хичээл бол ерөнхийдөө энэ түрээд өндөрлөж байна. За тэгээд энэ доор багш нь ягаанаар тодруулчихъя. Энэ дээр байгаа энэ дасгалуудыг бол хүүхдүүд гэрийн даалгавартай ажиллах нэ. Цахилгаан сүрэг чанарын зөрүүг нь тодорхойлж жогоод ямар химийн холбоотой юм бэ те? Ионы холбоотой мөн, ковалентийн төлөлтэй холбоотой мөн, ковалентийн туйлгүй холбоотой мөн. За ямар холбоотойг ингэж тодорхойлдог юм байна хүүхдүүдээ дараагийн хичээлүүд дээр дасгал ажиллаад явах болно.